За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг дахин хүргье. За одоо манай зүрхний дутагдлын хэсгийн цаг маань бол эхэлж байна. Тэгэхээр зүрхний дутагдлын иргэдэд хүрэх мэдээлэлтэй холбоотойгоор бид нараас бяцхан мэдээллүүд бэлтгэсэн байгаа. За эхлээд зүрхний дутагдал гэж юу юм бэ? За ер нь зүрхний дутагдaltaй дутагдал гэдэг онштой хүмүүс маань өдөр тутмынхаа гэртээ юуг анхаарах вэ? За 2 3 дугаар тал яг зүрхний дутагдaltaй холбоотой эмчилгээ тогтмол хийх ямар ач холбогдолтой вэ? Юуг бид нар анхаарах вэ гэдэг талаар бяцхан эхлээд мэдээлэл бэлтгэсэн байгаа. За ингээд мэдээллийн дараа асуулт хариултаа үргэлжлүүлэх болно. За ингээд эхлээд та бүхэнд зүрхний дутагдал гэж юу вэ гэдэг талаар ерөнхий мэдээллийг манай улсын 3 дугаар төвөмлөгийн зүрх судлалын тасгийн эхэмж Одгэр Лэмж маань та бүхэнд хүргэж байна. За Одгэр Лэмж орж байна. За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бидний өнөөдрийн өдрөлт идэвхтэй олцож байгаа та бүхэндээ баярлалаа. Ингээд зүрхний дутагдал гэж юу вэ гэдээ бэлтгэсэн байгаа сэдвүүд та бүхэндээ танилцуулъя. За бидний зүүнний зүүн байрдаг дөрвөн хүндээ зүрхнээс гарах том судснаас бүрддэг байгаа. За зүрх маань бол тасралтгүй агшиж бол суларч яадаг тийм эрхтэн байгаа. За дотооддоо бол цалхаан дамжуулж идэг. За нэг гэсэн бидний дэмэрхүүд моторын үүрэг гүйцэтгэдэг тийм эрхтэн байгаа. За зүрх нь бас судсаар талд өргөж болон тэжээлээр хангах үүрэгтэй булчинлаг эрхтэн. Эрүүл зүрх нэг удаа агшрал болон суларчтай дотооддоо байгаа цусны 55 болон түүнээс дээш хувийг бол эрхтэнд бол дамжуулах тийм үүрэг гүйцэтгэдэг эрхтэй юм аа. За тэгвэл зүрхний дутагдал гэж юу вэ? За зүрхний дутагдал гэдэг маань зүрх нь шахуурын үгээ хангалттай гүйцэтгэж чадахгүй булаалгатай хэмжээний цусаас шахаж илдүүлж чадахгүй болохыг бол зүрхний дутагдал гэж нэрлэдэг байгаа. За энэ зурган дээр харагдаж байгаа эхний зураг нь бол эрүүл зүрх маань ийм хэмжээтэй чигсэн зүрх маань ийм байдлаар харагддаг бахан шахалтын үйл ажиллагаанууд чигсэн хавлын үйл ажиллагаанд алдагдчихсан. Тэгвэл зүрхний дутагдлаар хэн өвдөж болох вэ гэх. Зүрхний дутагдал нь шалтгаанаас хамаарат айлч насанд бол тохиолдож болох хөвчлээ ахмад насны хүмүүс тохиолддог. Дэлхийн нийт хүн амын 65-аас дээш доош насныхны 1% нь зүрхний дутагдлаар өвддөг байхад 75-аас 84 насныхны 7%, 85-аас дээш насныхны 15% нь зүрхний дутагдал тохиолддог ба. За 65-аас дээш насныхны бол эмзэг твдэх дийлэн шалтгаан нь зүрхний дутагдал болж өгдөг байгаа. За тэгвэл зүрхний дутагдлын түгээмэл шалтгаан нь юу гэдэг вэ? За хамгийн их түгээмэл тохиолддог шалтгаан нь зүрхний ишемийн, зүрхний шигтээс. За тэгээ артерийн даалт ихсэх өвчин, зүрхний халахын өвчнүүд, зүрхний булчингийн өвчин, халдварт өвчнүүд, зүрхний төлөхийн гажуу, уушгины эмгүүд болон арх, эмийн бодис зэрэг нь зүрхний дутагдал үүрэх шалтгаан болж өгдөг. За тэгвэл зүрхний ишемийн болон зүрхний шигтээсээр өвдсөн хүн болгон зүрхний дутагдалд хүрэх үү? За энэ тохиолдолд мэдэж хэрэггүй байгаа. Тухайн хүн маань зүрхний ишемийн шигтээсээр өвдөж цаг алдсан. За эрсэл хүчин зүйл нь байгаа боловч тухайн арга хэмжээ авдаггүй шинж тэмдэг илвэт байгаа ч гэсэн хайхардаггүй дэглэн барьдаггүй тийм хүмүүс маань бол зүрхний дутагдлаар бол өндөр эрсдэлтэй байгаа. За тэгвэл артерийн даалт ихсэх өвчин болгоно зүрхний дутагдлалд хүргдэг гэж мэдээж тийм бол тохиолдол байхгүй. Мэдээж эрсэл хүчин зүйл байгаа. Артерийн даалт тагталтай онцлогдохгүй цаг алдах, артерийн даалтаа муу хянах. За тэгээд зарим хүний тохиолдолд нийт даалт их өндөр байдгаа үүндээ дасчихсан гэсэн хийсвэр ойлголтонд автах. Эсвэл даалтны юм тохиолж хэрэглэдэггүй тийм хүмүүс маань бол зүрхний дутагдлаар өвдөх эрсдэл нь өндөр байдаг байна. За мэдээж хавлын эмгийн хувьд ч гэсэн хавлын эмгээс онцлуулаагүй, эрүүл ахуйн дэглэн барьдаггүй, онцлогдоогүй цаг алдсан, хяналт муу эмчилгээ цаг тухайд нь хийдэггүй хүмүүст бол зүрхний дутагдлаар өвдөх эрсдэл өндөр байдаг байна. За мөн зүрхний дутагдлын явцыг мөнгөлдөг бас эмгэгүүд бас байдаг байна. Тухайн маань хавсраад янз бүрийн халдварт өвчнөр өвдөх, уушгины хатгалгаа, ханаа, шугнаа хөр. За бөөрийн хүнд өвчнөө, цус багдал, зүрхний хэм алдагдал, бамбан бичрхэн зарим өвчнүүд болон чихрийн шижрэн зэрэг өвчнүүд зүрхний дутагдлыг бол явцыг мөнгөлж өгдөг байна. За зүрхний дутагдлыг хэрхэн оншилдог вэ? За зүрхний дутагдлын маань зүрхний нарийн эрслийн эмчийн тусламжтай оншилдог байгаа. За үүнд зөөр, асуумж, үзлэг, зүрхний цэцлэн, зүрхний эхо. Зарим тохиолдолд нарийвчсан онш тодуулах шаардлагатай тохиолдолд судсан татварх онцлогоо буюу ангиограф, компьютер томограф, MRI болон цэцэр шинжилгээнүүдийг хийж онш тодруулдаг байгаа.
За тэгвэл энд манад нөгөө хяналтанд ороод зүрхний дутагдлын илэрсэн хүмүүсээр ejection fraction гэж юу вэ гэдэг энийг чуулчилж авч үзэж ингэж ойлголттой болчихсон. Тэгэхээр ejection fraction гэдэг маань зүрх нэг удаа агшихад зүрхэн дотор агуулгадж байсан цусны хэдэн хувь нэрвэлтэнд орж байгааг гэдэг үзүүлэлтийг хуваар илэрхийлсэн нь бол ejection fraction гэж нэрвэлтэй байгаа. За тэгвэл ejection fraction маань зүрхний одоо хэвийн үедээ бол 50-70 байдаг. Гэхдээ зүрхний ejection fraction гэдэг EF гэдэг үзүүлэлтөнд буурсан, хадгалагдсан болон заагийн хэмжээнд зүрхний дутагдлууд байдаг. Үүнд бол ийм дааж гэсэн зүрхний дутагдлаар өвдсөн тохиолдол байдаг. Бас буурсан тохиолдол байдаг байна. Тэгэхээр зэрэг ejection fraction таны одоо дутагдлын явцыг бол тодорхойлох бол ийм тухайн ойлголтыг авч болох нэ гэсэн. За зүрхний дутагдлын үед ямар зөв илэрдэг вэ? Түгээмэл 2 болон 3 төрлийн 2-оос 3 төрлийн түгээмэл бол зөврөд илэрдэг ба. Үүнд бол бид шингэн буюу харан хумилгснаас үүссэн зөврөд бас байдаг. Үүнд бол амьсгалах, жин нэмэх, ханиалгах, хэржигнэх, за хэглээ болон шилбэр хавж байгаа бол энэ бол бид шингэн хумилгснаас үүссэн зүрхний зөврөд байх нэ. За мөн бид очиж байгаа цусны урсгал буурснаас үүсэх зөврөдүүд үүнд бол ядрах, толгой ирэх, зүрх диск зэрэг зөврөд ордог байгаа. За мөн бусад төрлийн зөврөд бас байдаг. Хоолны түвшил буурах, гутрах, тайван бус болох, за шүн шийх зэрэг тийм зөврөд бас илэрч болдог. За зүрхний дутагдал онцлогдсон бол ямар арга хэмжээ авах вэ? Та зүрхний дутагдал онцлогдсон бол зүрхний дутагдлын багийн хяналтанд ордог. Дэглэм байх эмчилгээ. За гол нь хяналтанд дахин үзүүлэх шаардлагатай болдог. Ирсэн сэвлэгч, за хөдөлгөөн засалч, хоол зүйч, за эмзүүч болон нийгмийн ажилтан зэрэг олон ирсэн хүмүүс бол тань тусам хэрэглээ үзүүлдэг байгаа. За тэгээд зүрхний дутагдaltaй одоо илэрч байгаа зовир үндсэнд нь бол бас 3 бүлэгт одоо оруулж үздэг. За эхний бүлэг нь бол ногоон бүлэг буюу айлгүй бүлэг гэж байдаг. За үүнд бол зовиргүй эсвэл зовир байхтай биеийн шиг доктортой байх нь та ногоон бүсэд байна. Танд илэрч байгаа зовирууд бол айлгүй бүлэг. Та тогтсон цагтаа амбулаторын эмчтэй хянуулаад явах шаардлагатай л гэсэн. За тэгвэл шар бүлэг буюу анхаарах бүлэг гэж байдаг. Цөөн хоногт таны биеийн чинь 2-3 кг нэмэгдэх. За хэвлээ болон шилбэг таваар хавнах. За хавн нэмэгдэх, амьсгал нэмэгдэх, ялангуяа шөнө унтахад бол нэмэгдэх. За хэвлээ цаахаж хоолны түвшил буурах, байнга толгой эргэж зүрх диск. Ханиалгалт өндрөх гэх мэт ийм завирууд илэрх юм бол шар бүлэг анхаарах бүлэг. Та даруйхан зүрхний одоо эмчийн хян одоо үзлэгт хамрагдаж шалтгаанаа тодруулах хэрэгтэй болно гэсэн. За тэгвэл улаан бүс буюу яалтаа тусламжаар үзүүлэх тийм эмчит хандах тийм одоо завирууд байдаг. Үүнд бол амьсгаадахын зэрэгцээ хүтэн унсан гарах. За цээжний өвдөл метр гэрчрийн 5 минутын цаатаа 3 удаа уухад намдахгүй байх. За зүрх диск ухаан алдах зэрэг завирууд илэрх юм бол та яаралтай тусламжаар бол нарийн мэржлийн эмчт хандах шаардлагатай болох нэ гэсэн завирууд байх нэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За илтгэл танилцуулсан зүрхний дутагдлын талаар ерөнхий ойлголтыг танилцуулсан. Тэгэхээр л эмчтэй маш их баярлалаа. За одоо та бүхэнд ерөнхийдөө зүрхний дутагдал гэдэг онцтой тохиолдолд одоо өөрөө гэрийн нөхцөлд ер нь өдөр тутамдаа одоо юуг анхаарах вэ гэдэг талаар улсын 3 дугаар төвөмлөгийн зүрхний шигдээсийн тасгийн эхэмж Бадамсүр эмч та бүхэндээ одоо танилцуулах гэж байна. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр та бүхэндээ зүрхний дутагдaltaй үед өдөр тутамдаа бид юуг анхаарах ёстой вэ гэсэн сэдвээр илтгэл тавих гэж байна. За хамгийн түрүүнд мэдээж хэрэг бид нар бол өдөр болгон өөрсдийн артерийн даралтыг бол үзэж явах шаардлагатай. За артерийн даралтыг бол хизээ үзэх шалгах ёстой вэ? Эхний ер нь бол артерийн даралтыг эхний эмчилтийг бол өглөө хооллох, им уухаас өмнө үзэж явах шаардлагатай. Хоёр дахь нь бол өдрийн хоолноос хойш 1 цагийн дараа даралтаа хэмжинэ. Гурав дахь нь бол оройн хоолноос хойш даралтыг дахиад 1 цагийн дараа үзэж явах шаардлагатай. За даралтыг хэмжих тоолондоо үр дүн нь үнэн зөв эсхийг шалгахын тулд 2 болон 3 удаа даралтаа үзэж шалгаж явах ёстой. За даралтыг өдөр бүр 1 цагт үзэж тэмдэглэж байх шаардлагатай байх нэ. За цусны даралт буюу артерийн даралтыг гэрийн нөхцөлд хэрхэн яаж үзэх вэ? Хэрхэн зөв хэмжих вэ гэж байгаа. За хамгийн ихэнд бол энэ зурган дээр харуулсан байрлалаар суун.
За сандал дээр бүтэн 2 хөлөө газар тавьсан. За гарын тохоог ширээнд тэгш талбайд ширээн дээр шулуунаар нь байрлуулна. За бууга шулуун болгоод алгаа дээш нь харуулад ширээ юм уу ямар нэгэн тэгш гадаргууйтай зүйл дээр байрлуулна. За зориулалтын ханцууш буюу манжаатаараа малчингаа ороогоод за тэгээд автомат байх юм бол автоматар эхлэхт авчаад арна. За юу механик байх юм бол бөмбөлгийг шахаж суллах байдлаар атгаж даралтыг үзнэ. За цусны даралтыг үзэхдээ бол цусны даралт хэмжих багажийн бүслүүр нь зүрхний түвшинд байхаар гараа зүг байрлуулна. За багажийн бүслүүрийн доод үзүүр тохооноос 2-3 см-аас дээш байрлана. Сандлын түвшлэгт нуруугаараа бүрэн наалаад хэмжиж байхад за даралтаа хэмжиж байхдаа бол ярихгүй хөлөө ачиж суухгүй. Хөлийн хоёр бол хоёулаа шаланд хүрсэн байна. За даралтаа үзэхээс өмнө бол 30 минутын өмнө бол кофе, цай, за халуун юмнууд хэрэглээгүй, хоол унд хэрэглээгүй байх шаардлагатай байдаг. За энэ зурган дээр харуулсан байрлалын давгуу суугаад даралтаа үзэх юм бол та өөрийнхөө даралтыг зөв үзэж байна гэж үзэх нэ. За мөн бид нар бол гэрээр биеийн жингээ тогтмол үзэж байх шаардлагатай байдаг. Яагаад гэвэл жин нь бол нэмэгдэх нь бол зүрхний дутагдал бол уламд ордож байгааг нь илэрхийлж байгаа. За жин тухайн өвчт нь бол ямар нэгэн зовөр болно хавгнах шинж тэмдэг илэрхээс өмнө зүрхний дутагдaltaй өвчнүүд 10 кг орчим хаван буюу усыг биендээ агуулсан байх магадaltaй байдаг бахнэ. Тэгэхээр ингээ биеийг бол байнга үзэж биеийн жингийг байнга үзэж байх нь маш чухал байх нь. За жингээ хэрхэн үзэх вэ? За жингээ бол өдөр бүр нэг жин дээр жингээ бол яг тэгшгэн талбай дээр байрлуулад нэг ижил хувцастайгаа жингээ үзэж байх хэвээр. Өглөө болгоно нэг цагт жингээ үзнэ. За жингээ үзэхдээ өглөө босоод шээж давсгаа сулсныхаа дараа өглөөний цайгаа уухаасаа өмнө буюу үлэн дээрээ жингээ үзнэ. За өдөр бүр үзсэн жингээ тэмдэглэж байх шаардлагатай байгаа. За зүрхний дутагдлын үед хэрэглэхээс зайлсхийх хоол хүнс гэж байна. За үүнд нь бол давс. За давс нь яагаад хэрэглэхийг их зайлсхийх хийх ёстой вэ гэхээр зүрхний дутагдалд орсон байх юм бол тухайн давс нь биед усыг их хэмжээгээр агуулах эрсдлийг нэмэгдүүлж хавгнах эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Тэгэхээр бид нар бол давснаас зайлсхийх хэрэгтэй. Түргэн хоолноос татгалзах хэрэгтэй. Түргэн хоол нь бол өөх, тоос, натрийн өндөр агуулмжтай байдаг болохоор зүрхний дутагдaltaй хүмүүст бол тохиромжгүй хоол байгаа. Мөн арх, дарас, за цагаан талах, мөн усыг бол хязгаарлалтай хэрэглэх ёстой. За өдөрт 6-аас 9 аяга шингэн уух хэрэгтэй. Энэ 6-аас 9 аяга нь бол 1.5-аас 2 литр шингэн гэсэн үг байгаа. За зүрхний дутагдлын үед ямар хоол сайн байдаг вэ? За наатар багтай жимсгэн хүнсний ногоо, за шинээр урсан шин ногоонууд, мөн өөхгүй мах, загас, дахианы мах, за шинэхэн буурцах дургамлууд болно. Өндөг, сүү, тараг, энгийн буудаа, гомон, овёсны гурил зэрэг шинэ хоол хүнс сонгох нь бол илүү эрүүл мэндэд тустай. За мөн натрийн агуулмж багтай хөнгөн зуушиг бол сонгож өгөх шаардлагатай байгаа. За та бүхэн анхаарлаа баярлалаа. За Бадамсрын эмчтэй маш их баярлалаа. За дараа нь бүгдээрээ ерөнхийдөө зүрхний дутагдал гэдэг онцтой тохиолдол, за эмчилгээний ач холбогдлын талаар, за эмийн эмчилгээ ялангуяа юуг анхаарах вэ гэдэг тухай бол манай улсын 3 дугаар төвөмлөгийн зүрх судлалын засгийн эхэмч Цолмын эмч та бүхэнд танилцуулах болно. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол дэлхийн зүрхний өдөр бүгд мэдж байгаа. Тийм учраас зүрхний өвчтөнд зориулсан, зүрхний дутагдaltaй өвчтөнд зориулсан эмийг хэрхэн уух вэ? Ууж байгаа юм өөрт яаж нөлөөлөх вэ гэдэг талаар ярих байна. Зүрхний дутагдлын эмчилгээнд бол ерөнхийдөө хамгийн түрүүнд бол сая Бадамсрын эмч маань хэлсэн. Хамгийн түрүүнд бол өөрийн амьдралын хэм маяг өөрчлөх бол хамгийн чухал юм аа. Ер нь бол эмийн эмчилгээ бол эмийн нийт эмийн 100%
ийм бүх эмчилгээг 100% гэж үзвэл бараг одоо ингээд 50% өөрөөс шалтгааллахгүй юу? Одоо амьдралын юм аяг өөрчлөлтийг өөрчилж байгаа юм. За эндээс одоо миний ярих зүйл бол тогтмол эмийн эмчилгээ болон заалттай төхөөрөмж эмчилгээнүүд байгаа. За зүрхний дутагдлын одоо олон улсын заавар удирдамж гэж байдаг. За энийг бол нийт одоо бүх дэлхийн улсын одоо зүрхний эмч нар энийг дааж мөрддөг байна. За үүн дээр бол хамгийн одоо онцолж авдаг зүйл бол зүрхний дутагдлын талаар боловсролыг нь аягүй сайн ойлгох хэрэгтэй юм байна. За тэгэд өөрийн завьрыг нь хянах чадвар зөрчилдөх хэрэгтэй юм байна гэсэн ийм үндсэн одоо зорилтууд байдаг. За үүний дараа бол оновчтой эмийн эмчилгээ. За мэдээж эмчтэй хянуулах одоо хяналтууд байна. Бас дээрээс нь одоо бусад одоо эмчилгээний суулгацтай эмчилгээний аргуудыг зөвлөдөг. Зүрхний дутагдлын одоо дутагдaltaй хүмүүс одоо зүрхний ямар хорц зуршлууд байна вэ гэхээр за мэдээж бол арх тамхи хамгийн түрүүнд орно. Тэгэхээр одоо архийг бол одоо зүрх одоо нэгэнт гэмтсэн, өөрчлөгдсөн, дээрээс нь зүрхний агших чадвар буурсан үед бол одоо зүрх арх бол огцруулахгүй байх зүйтэй гэж зөвлөдөг. За тамхинд бол бас агуулгад хортой байцууд нь зүрхний цогцлтыг одоо нэмэгдүүлж нөгөө судсыг их нарийсгаж байдаг бүх үед хэрэгтэй. Тийм учраас зүрхэнд очих тусан хангамж, дээрээс нь тархинд очих тусан хангамж буурдаг учраас ер нь одоо тодорхой хүчнийг одоо тамхиг бас хэрэглэхгүй байхыг зөвлөнө. За ялангуяа тамхи бол тархины харуулт болоод зүрхний шигдээс өвчнийг бол их үүсгэж байна. Уух юм нь ямар хэрэгтэй юм? Ийм олон уугаад байгаа юм чи юунд хэрэгтэй юм бэ гэдэг. За мэдээж бид нар одоо эмч нар зөвлөсний дагуу эмийг зөв ууж заашвал мэдээж амьдралын чанар сайжирна. Олон дахин эмнэлэг төвтэй тахгүй, дандаа хавнаа тахгүй, дандаа амьсгалаа тахгүй энгийн хүн шиг амьдрах боломж нэмэгдэх юм. Тэгээд эмэн завьрыг багасгаж одоо биеийг энд ордуулахгүйгээр одоо ингээд энгийн өдөр тутмын үйл ажиллагаанд яваад авах боломжтой. За олон улсын одоо судалгаануудаас харуулж байна. За энэ дээр бол энэ зөвхөснэгтэн дээр бол зүрхний дутагдaltaй хүмүүст бол стандарт эмийн эмчилгээ буюу одоо зүрхний дутагдaltaй хүмүүс заавал авах ёстой юмнуудыг авсан болоод аваагүй бүлгийг үзүүлж байна. За тэгэхээр улаан өнгөний тураас бол эмийн аваагүй бүлэгт бол зүрхний дутагдaltaй хүмүүс одоо нас орох эрсдэл өндөр байсан байна гэдгийг үзүүлсэн байна. За манай эмнэлэг болон зүрхний төв даяар одоо Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт бол зүрхний дутагдлын хяналт хийгддэг байгаа. Тэгэхээр энэ дэвтрийг бол одоо манай зүрхний дутагдлын хяналтанд орсон иргэдэд бол бид нар өөрийн гарт мөгдөг байгаа. Уух юмнуудыг бүгднийг одоо яг тодорхой тунгаар заавал бичиж өгсөн байдаг. Тийм учраас их ойлгомжтой ингэж бичүүлж авахыг бас болохгүй зарим хүмүүс шаардах хэрэгтэй гэж бодож байна. За түгээмэл хэрэглэгдэх хэмжээний бүлгүүд байгаа. За дандаа байнга бичиж байгаа сая дэвтэр дээр үзүүлсэнчлээ. За ангид тэнцээний хургуч ферментийн саатуулагч, ангид тэнцээний рецепторын дарангуйлагч, бета блокатор, альдостероны хөдөлгөгч буюу хамгийн түрүүнд одоо эмчнэрийн зөвлөж байгаагаар энэ дөрвөн юмээс хязгаарч салахгүй шүү гэдэг одоо зөвлөгөө өгдөг юм байна. За үүнээс хойш бол одоо форсамент, торисцинг, хаван буулгадаг, зүрхний агшлтыг сайжруулдаг, цус шингүүлдэг. За тэгээд өөх тосыг нь бууруулдаг. Тэгээд сүдэл тэгэл юмнууд бол тухайн өвчтөн бүрт нь одоо зориулж эмчнэр бичдэг. Яг өөрийнхөө өөрийн өвчтөн. За түрүүн хэлсэн нөгөө ангид тэнцээний хургуч ферментийн саатуулагч гэж юу юм бэ? Тэгэхээр нөгөө бидний удаг прениса, рамиприл, амприлан байна, диротон байна, инап байна, каптоприл байна. За үгүй бол зарим хүмүүст өөр юмуд бичдэг болохоор валсартан, лазертан, кандидсартан гэдэг бичиж байна. За энэ юмнууд нь ямар зорилготой уугаад байгаа юм бэ гэхээр зүрхний ачааллыг буулгадаг. За зүрхний нөгөө хэлбэр хэмжээ өөрчлөгдүүл одоо зүрхний дутагдлын өвчний үед одоо зүрхний хэлбэр хэмжээг өөрчлөлтөд тийм дааврууд үүсч идэг. Тэгэхээр тэр дааврыг бууруулах зорилготой. За тэгээд дээрээс нь судас өргөсгөхөд зүрхний ачааллыг бууруулж өгөх зорилготой гэдэг байна. За түрүүн хэлсэн одоо бидний удаг нэг конкорд зүрхийн хэлбэртэй каротил 625 гэдэг дутагдлынхаа сайн мэднэ. За энэ юм нь юу гэдэг юм гэхээр зүрхний цохилтын тоогоор бууруулаад зүрхний ачааллыг багасгадаг. Зүрхэнд ирэх ачааллыг багасгана. Дандаа зүрхэнд олон цохилоод авах юм бол зүрхний дутагдал хүндрэх мод байдал үүсдэг. За одоо нөгөө спиронолактон, виршпирон гэдэг дандаа удагтай. За олон улсад бол бас эклерином гэж үүдэг. Монгол улсад одоогоор орж ирэх байгаа. За энэ юмнууд нь бол зүрхний дутагдал хүндрэх гэс сэргийлдэг. Түрүү чинь хэлснээр яг
одоо зүрхний дутагдал хүндрэхэд нөлөөлөд байгаа тэр цусндах дааврын хэмжээ бууруулдаг байна. За сүүлийн үед шин нэмэр гэж гарч ирсэн байгаа. Сүүлийн 3 жил за 2016 оноос хойш бол бид нар Юперио буюу сакубитрил басартай гэдэг нэмийг хэрэглэж байгаа. За энэ нэм нь бол зүрхний дутагдлын зовиорыг багасгаж биеийн байдлыг тогтвортой хадгалахад зориулагдсан. За мөн адилаар инап юм уу эсвэл одоо Принесагийн оронд хэрэгэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үгүй бол зарим өвчтнүүд маань анзаарч байхад даралт ихсгийн эмчингээ дээрээс нь дахиад нөгөө даралтны эмнүүдээ нэмж угаад идэг. Хэрвээ Юперио ууж байгаа бол та эмчээсээ өөр ямар юм нэмж өгөх гэдгийг асуух шаардлагатай шүү. За энэ жилээс болон шинэ юм орж ирсэн байгаа бас шинэ. За энэ бол Forxiga гэдэг одоо юм байгаа. Бид нэр одоо төрхний дутагдaltaй ирээдүйд аль хэдийн бичээд эхэлсэн байгаа. Уугаад үр дүн даасан байгаа. За энэ хүү юм нь бол одоо зүрхний нөгөө хүний бие хавганд зүрхний дутагдлыг тэгэхээр зүрхний эс завсраас хаван үсэд идэг зүрх өөрөө бас хавчдаг байна. Тэрийг нь бас бууруулна. Дээрээс нь биеийн хаван болыг бас бууруулах зорилготой. За тэгээд цусндах сахарын хэмжээг бууруулдаг болохоор сахарын эм гэж үздэг. За сүүлийн үед яг одоо бичиж өгснөөс буцаж ирж байгаа хүмүүс бол эмийн сангийнхан сахарын эм байна. Тийм болохоор энэчээсээ дахиад асуух өгөх тохиолдол зөндөө гарсан байна. За эмээ ухтад дараах зүйлийг анхаараарай гэж байна. За энэ дээр бол та ямар юм эхлээд үзүүлэхдээ ууж байгаа эмийн хажигсаалтыг заавал учрах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ чинь олон хүмүүс байгаа учраас таны яг одоо танд зориулж бичсэн эмнүүд бол иргэн сахахад хэцүү. Тийм учраас яг ууж байгаа тунгаараа ууж байгаа эмнүүдийн жагсаалтууд хамгийн сүүлийн үеийн үзлийн картыг ялангуяа учрах хэрэгтэй байна. За өөрийнхөө ууж байгаа эмийн нэр, яагаад энэ эмийг ууж байгаа, хэрхэж яаж уух болон түгээмэл тохиолох гаш нөлөөний талаар мэддэг байх хэрэгтэй. За яг хөө эмээ худалдаж авах хайрцаг дотор нь бол яг Монгол хэл дээр гаш нөлөө юм байж болно. За үгүй бол эмчээсээ тухайлаад асууж болно. Яг энэ юм яах гэдэг ямар зорилготой юм бэ? Би энийг юу нуугаад надад ямар үр дүн гарах юм бэ гэдгийг мэддэг байвал одоо эмээ таслахгүй тогтмол их үр дүнтэй байх болно. За зарим юмнууд жишээ нь одоо өвчин амдах юмнууд гэдэг нуруу өглөө, үе мөч өглөө гэдэг дандаа дикло, зинк, наклофен, одоо ибупрофен гэдэг үүдэг. За энэ бол зүрхний дутагдлын зовиорыг нь одоо нэмэгдүүлж магадгүй. Тийм учраас уухдаа заавал эмчээс асуух хэрэгтэй. Энэ нэмийг би уух уу, дандаа тогтмол уух нь яах вэ? Би боломж нь уу, болохоор энэ үү гэдгийг заавал асуух хэрэгтэй. За мэдээж дараагийн эмчийн үзлэг хүртлээр эмийг хангалттай аваад завсарлаж уухгүй хэрэгтэй. За заримдаа нөгөө эми чинь олж ууж авч чадаагүй гэд орхисон 1 сар ингээд орхисон. Тэгэхээр бид нарын хамтдаа нийлээд хөдөлмөрлөж байгаа нөгөө хансан тундаа хүрж байгаа хамгийн өндөр тунд хүрсэн байтал одоо зовир болцсон юм чинь юм уу? Эсвэл эмээ олохгүй байх шалтгаанаар одоо орхисон байдаг. Тэгэхээр дахиад нөгөө хамгийн анх төвчний дутагдланчлагдж байгаа шиг эмээ тэмдэглэх шаардлага дахиад гарч ирдэг. Тийм учраас энийг бол ерөөсөө завсарлаггүйгээр хэрэгжилж байгаа хэрэгтэй. За зарим эмийг ууж байх явцад одоо бид нар нөгөө хяналтанда за одоо нэг ийм шинжилгээ хийлгээд ирээ, ийм шинжилгээ хийлгээд ирээ гэж хэлдэг. Тэгэхээр энэ бол эмийн үр дүнгээс гадна эмийн ганц нөлөөг хэмжиж учраас тэрийгэ тогтмол хийлгээд давтан үзүүлэх шаардлагатай байна. За зүрхний дутагдлын эмчилгээнд удаан хугацааны турш их олон жилээр уугддаг. Тиймээс эмийг зааврын дагуу тогтмол ууж таслахгүй байгаарай. За зүрхний дутагдлын үед уух эм нь тодорхой тунд хүрч байж хамгийн сайн үр дүн үзүүлдэг төрийн хэлснээр. Тийм учраас эмийг одоо хяналтанд эмчийн хяналтанд одоо таарсан өөрт яг зогсон таарсан тун хүртэл хамгийн дээд тун хүрэх шаардлагатай гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. За ингэ цолмын эмчтэй маш их баярлалаа. За ингээд та бүхэнд одоо зүрхний дутагдлын талаар ер нь яг ямар өвчний хэлтийн ямар зовир шинж тэмдэг илрүүл бид нар одоо эмч нартай очих уу нэгийн тооцоглогдсон бол юуг анхаарах уу гэдэг талаар одоо товчхон мэдээл хөрвөлээ. За ингээд та бүхнийхээ асуултад хариулъя. За тэгэхээр нэг асуулт ирсэн байна. За зүрхний дутагдлын шар болон улаан бүлгийн одоо зовиорууд надад бүгдээрээ байна. Бас амьсгал их тасалддаг. Чин нэмэгдээд байна. Яаж багасгах вэ? Хаана одоо хэрхэн хяналтад орох вэ гэсэн юм асуулт байна. За энэ дээр болохоор манай зүрхний дутагдлын одоо хяналтын үзлэг ер нь 2016 оноос бид нар хэлсэн тийм. Ер нь бол
7 хоног болгон 2 удаа 7 хоногийн пүр баасан гарагт яг зүрхний дутагдлын тусгай самплтаар үзлэг хийж байгаа. За та цаг аваад ингээ үзүүлж болноо. За хэрэв улаан болон шар одоо бүлгийн одоо хэсгийн одоо бүр зөөр илэрсэн бол нэлээд ноттой зөөртэй байгаа хүн юм байна гэж бодож байна. Тэгэхээр та цаг алсгүй одоо манад үзүүлэх боломжтой. За мөн захимаар одоо цаг авах боломж бас байгаа тий. За энэ талаар манай эмчнараас танилцуулах уу? За цахимаар улсын 3 дугаар төмөлгийн 77046666 гэсэн утсаар цаг авч болно. За дахин үзлэхийн бас цаг авч байгаа. Одоо шууд заавал эмнэлэг дээр очиж очирлж цаг авах шаардлага байхгүй. За гэхдээ яг зүрхний дутагдлын гэж одоо бас хэлэх хэрэгтэй байгаа. За 7 хоногт 2 удаа үзэж байгаа. За тийм учраас та бол цаг аваад үзүүлж болно. За улаан хэрвээ бүлгийн гэвэл одоо маш хүнд хэлбэрийн одоо амьсгал бачууралтай байгаа бол яаралтай журмаар эмнэлэгт хандах залттай болно гэсэн үг. Тэгэхээр энийг бас анхаарад танд одоо яг төрж байгаа завьур одоо маш одоо хүнд хятаж чадахгүй цээжний хүчтэй өвдөлт бачууралтай одоо энэ нөхцөл байдалтай бол та бас цаг алдахгүй одоо ойролцоох эмнэлгийн яаралтай тусламж дээр эхлээд хандаад за эхний ээлжинд одоо тусламж авсан эрүүл мэндийн тусламж авсныхаа дараагаар одоо эргээд амлалтаараар бас үзүүлэх боломжтой байна. За баярлалаа. За дараа нь ирсэн асуултууд байна. За одоо ингээд асуултуудаас харъя. Өнгөрсөн жил ковид туссан байгаа. За одоо их ядардаг, толгой эргдэг, зүрх тэлдэг, гар хөл даардаг. За тархины доплер бичлэг болон зүрхнийхөө зүгээр байсан. Сатурацийн хэмжээ юм шиг байна те. Оксиметраар бол 92%-аас 96% байдаг. Гэхдээ концентратор одоо хэрэгжилж болох уу гэж асуусан байна. За энэ асуултанд за манай цалмын эмч хариулсан. За ер нь бол ковид тусч байгаа. Ковидын хамгийн анхны одоо гэмтэж байгаа хамгийн их түгээмэл гэмтэж байгаа бол уушиг байна. Тэгэхээр уушиг болоод зүрхийг гэмтдэг. Зүрхийг нэгдүгürt одоо зүрх тэлдэг, гар хөл даардаг гэхэд эмчэд үзүүлэх хэрэгтэй. Зүрхний эмчэд үзүүлээд зүрхийг гэмтээс ихийг шалмуулах хэрэгтэй. Харин сатурац 92-оос 96 гэдэг бол нүүрсэн зүйл биш. Тэгэхээр бид гэртээ бол концентратор авах шаардлагатай байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ковидын дараа их ядарч сүлдэх зөвөр одоо 3 сараас 6 сарын хугацаанд илэрч байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол нэгдүгürt одоо биеийн өөрийн дархлааг сайжруулах, за хоёрдугаарт бол одоо сайн унтаж амрах шаардлагатай л гэж хэлсэнтэй. За баярлалаа. За зүрхний булчингийн балган отхон болор гэдэг хүнээс ирсэн мэт зүрхний булчингийн хатуурл онцтой батлагдаад 8-9 жил болсон. Энэ талаар зөвлөгөө өгөөч гэсэн байна. Тэ одоо яг зүрхний булчингийн хатуурл гэдэг бол онш бол байхгүй энэ судасны хатуурл юм болов. За яг одоо ямар онш вэ гэдгийг сайн мэдэхгүй байна. За ямар тач за Батамсрын хариулсан уу? Тэгэх юм бол одоо үргэлжлээ 4 цагаас манай зүрхний шигдээсийн болон судасны багийнхаа мэдээлэл өгч байгаа. Тэрэн дээр суугаад үргэлжлүүлээд мэдээллүүдийг авч болно. За тэгээд яг онш нь одоо яг өөрөө бас эрүүл мэндийн бас яг ажилтан биш болохоор шууд оншоо бас буруу бичсэн байж магадгүй. Тэгээд ямар ч тааш 8-9 жил одоо ийм олон жилийн турш ямар нэгэн зүрх судасны онштой байгаа бол хэрвээ одоо энийг сайн тодруулж мэдгүй авал ямар ч лээсэн мэрэгжлийн эмчт хандаж оншоо тодруулаад шаардлагатай шинжилгээ хийгээд одоо шаардлагатай гэвэл бас эмчилгээнд хамрагдаад явах хэрэгтэй байх гэж бодож байна. За дараагийн асуулт мөнхтяа мөнхүүгээс ирсэн байна. За сайн байна уу? Дутагдлын хяналтад байдаг. За ковид тусаад одоо зовиор нэмэгдээд даралт маш их докторгүй байна. Одоо энэ тохиолдолд яах вэ гэж бол асууж байна. За яг ковид холбоотой дөнгөж цолмын эмч маань бас танилцуулсан байгаа. Ерөнхийдөө бол пост ковидын дараах одоо зовиор бол нэлээд удаа үргэлжилдэг тийм нэлээд удаа үргэлжилдэг. За зарим хүмүүст нь баг одоо яг энэ өвчин бол гараад жил орчим болж байна. Гэтэ бол яг бүрэн одоо бас тайлагдаагүй хэр зэрэг энэс цааш урт удаан хугацаагаар үргэлжлэхийг бид нар мэдэхгүй. Гэхдээ яг одоо ковид тусны дараах зовиорууд бол 8-7 хоног, 12-7 хоног, зарим хүмүүст нь 5 сараар ч гэсэн ингээд зовирлох тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр яг энэ нөхцөл байдалд одоо тогтцоод өөрийнхөө яг ийм шаардлагатай одоо зөвлөгөөгөө ямар ч лээсэн нэг манай хяналтад байдаг бол хяналтаа үзүүлээд хяналтынхаа эмчтэй ярьж байгаа дэмийнхаа зохицуулгыг хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Баярлалаа.
улсын 3 дугаар төлөвлөлт дээр 10 сарын 1-ээс эхлээд ковидтэй өвчнүүдэд зориулсан амлалтаар нэгдэж байгаа. Тэрүүгээр цаг авч үзүүлж болно. За мөн асуулт ирсэн байна. За Амангул амка гэдэг хүнээс иржээ. Зүрхний нум томролт үүссэн гэхээр юу гэсэн үг юм бэлээ? За үе рентгенээр тэгж гарсан. За цахилгаан бичлэг хийлгэхээр томролт үгүй гэсэн байна гэж. За энэ дээр манай эмчнараас тайлбар хийж өгөө. За энэ тохиолдолд болохоор зүрхний нум гэдэг бол одоо гэрэл тусгаад ард нь авч осмотрыг хийдэг. За тэгээд зүрхний цахилгаан бичлэг бол одоо зүрхний цахилгаан одоо дамжуулалтыг үзүүлж идэг өөрчлөлт байгаа. За цахилгаан дамжуулалтаар нь хараад хамгийн одоо наад захын өөрчлөлтүүдийг илрүүлдэг. За хэрвээ одоо зүрхний нум томорсон гэж хэлсэн бол магадгүй таны дааралтыг сэтгүүлж магадгүй. За зүрхний бичлэг дээр тэр илрээгүй байгаа бол яг тодруулах зорилгоор зүрхний эхогоор одоо баталж болох юм. Зүрхний одоо эхо хэлгээд зүрхний бүтцийн өөрчлөлт байна уу, үнэхээр том байна уу гэдгийг бас харж болно гэж хэлэхээр тэгэхээр одоо ямар нэгэн зүрхний эмчит хандаад зүрхнийхээ бичлэгийг тэр цэжний зураг үзүүлээд тэгээд зөвлөгөө авах шаардлагатай байна. За баярлалаа. За Перисад гэдэг хүнээс ирсэн асуулт байна. За сайн байна уу? 80 настай хэмээн маань арцэрийн даралт гэсээр 15 гар 15 жил орчим болсон гэж уучлаарай. Энэ дутуу хурдан өнгөрчлөө. За 15 жил орчим болсон. За зүрхний эхо хийлгсэн ба за зүрхний 4 хүндээ бол томорсон. Даралтандаа тогтмол басартаа хэрглэж байна. Гисрэлтэй 2 сар уусан. Хоёр шилбэрээ хатуу хавантай явхад амьсгаад цээжөрөө өтө шүрмэс татна гэсэн зорилготой. Цаашид ямар арга хэмжээ авах вэ? Ямар юм зөвлөх вэ гэж асуусан байна. Арга зүрхний ахыг дутагдaltaй юм байна. За манай эмч Батман эмч маань хариулах уу тийм? Ийм болохоор тухайн өвчтнийг бол зүрхний дутагдлынхаа амлалтаар үзүүлснийхаа дараа тэгээд тухайн үнийхээ шинжилгээ эдрийг харж иж яг өөрт нь тохирсон имчилгээг зөвлөсөн дээр болов уу гэж бодож байна. Яг одоогоор бол хүнээ үзээгөө болохоор бас хамаагүй ийм зөвлөхөд тэмээ болов гэж үзэж байна. За баярлалаа. Тэгээ харахгүй бас бидний хувьд гэсэн санал нэг байна. Тэгэхээр онш нь бол тодорхой юм байна. Олон жил болсон хүн юм байна. За гэхдээ одоо яг ингээд нэлийн хавгнал болвол бүр хатуу хавантай хэрж удцсан байна шүү дээ, тий. Удсан амьсгааж бичвэр зовир нь ингээд нэмэгдсэн байгаа. Энэ тохиолдолд бол одоо зүрхний яг дутагдал маань өөрөө харьцангуй докторгүй байдалтай байгаа гэсэн үг. Тэгэхээр эхлээд ямар ч лээсэн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. За яагаад энэ одоо нөхцөл байдалд эмийн зохицуулгыг хийж өгөх шаардлагатай. За мөн мөнхтэй мөнхүү гэдэг хүнээс асуулт ирсэн байна. 2009 онд зүрхний өвчин онцлогдсон. 2016 зүрхний хэм алдагдал дутагдлаар за 3 дугаар эмнэлгийн хяналтанд байдаг гэж байна. За ковид тусаа зүгээр болсон боловч амьсгаа тавьчих зүрх дэлсэх гэх нь бол ихсэн цусны бүлэглэлт их байна гэсэн дархан байдгаа ямар эмчилгээ хийх вэ? Даралт маш өндөр байх болсон гэж байна. За түрүүний одоо асуудлуудтай адилхан за ерөөхдөө одоо ковидын өвчлөл маш их нэмэгдсэнтэй холбоотой ковидын вакцинтай холбоотой эсвэл ковид өвдөлтийн өвчний одоо өөрийнх нь дараагаар үүсэж байгаа ингээд янз бүрийн зовирууд бол маш их байгаа. За ялангуяа суур одоо өвчтэй хүмүүстэр бол даралтны хэлбэлцэл зүрхний хэм алдагдал бол маш түгээмэл тохиолдож байгаа. За тэгэхээр өөрийн чинь хувьд бол бас одоо яг ковидын дараах одоо бас асуудлууд бол үүсэж байгаа юм байна тий. За тийм учраас миний бодлоор та одоо хаана хандах вэ гэж бол хамгийн ойрхон эмчтэй хандаа. За дарханд бол зүрх судасны эмчнэр бол байгаа нэгэн эмнэлэг дээр. За мөн яг ингээд бид нартай холбоотой ажилладаг өөртөө ингээд хяналтаа зүрхнийхтэй шинжилгээ одоо бүх одоо шинжилгээ хийх боломжтой эмчнэр байна. Тэгэхээр эхлээд бол эмчнэрт хандна. За мэдээ зүрхний дутагдлаар олон жил 2016 оноос хойш хэрвээ хянагдаж байгаа бол ууж байгаа эм татварч ууган даралтны эмнүүд бол байгаа. Гэхдээ та одоогоор бол энэ ковидтай холбоотойгоор бас биеийн байдал докторгүй төсөн учраас эмийн тунгийн зохицуулга бол танд хийх ёстой байх гэж бодож байна. Тэгэхээр та хамгийн ойрхон байгаа одоо дархныхаа нэгэн эмнэлгийн зүрх судасны одоо эмчнэрт хандаарай. За Нарантай гэдэг хүнээс асуулт ирсэн байна. Сайн байна уу? За би одоо панангийн ууж байгаа.
таарахгүй гэж байдгүй. За зарим үед зүрхээр хатгадаг. Хатгах үед би одоо ямар юм уух хэрэгтэй вэ гэсэн асуулт асуусан байна. За манай цулмын хариулах уу? Зүрхээр хатгаж байгаа шалтгаан ихлэд болох хэрэгтэй. Яг одоо ачааллыг юмсаад чинь нөө тий. Ачааллтай холбоотой бусад гормонын мөрөөр өсөөд фар эсвэл салхи сүрээд алхахаар ингээд өдөөд нөө хатгуулаад эсвэл бүр зүгээр сууж хатгаад байна уу? Цээж хүндүүртэй байна уу? Тий. Шалтгаанаас гэдгээс шалтгаалаад тэр хатгаж байгаа одоо хатгаж байгаа үед хэмнээд өөрчлөгдөн. Тэгэхээр яг панангийн нь бол эсрэг заалт гэхээр их юм байхгүй. Гэхдээ одоо доторх агуулмжинд нь харшилдаг юм уу байвал одоо уурах гэдэг юм. За мөн одоо бөөрийн ахрын дутагдaltaй кали их байдаг хүмүүс бас энэ калийн бэлтгэл болохоор эрдэс мөхөх юм байдлаар хэрэггүй гэж үзнэ. Тэр учраас тэгэхээр их байнгын хатгуулаад байгаа бусаад явахаар ачуураад байгаа бол зүрхний эмчил үзүүлж зүрхний цахилгаан бичдэг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Тэрний дараа зүрхний юм зөвлөх хэрэгтэй байх гэж байна. Баярлалаа. За чимгээ цэгмэтгоогоос асуулт ирсэн байна. За 2 далны доогуур байнгын их одоо хөшинг хүндүүр болж өвддөг. За тэгээд 2 байнга одоо хөшөж болол өвддөг. За хэсэг дарж илхээр илж одоо тараахаар толгой хөнгөрч сайхан болдог. Тэгээд дараа нь дахих гэх мэт одоо ингээ байнга одоо давтагддаг байх нь ер нь далны доогуур хажуугаар хүзүү тойроод хөшдгөө гэж юм. Тэгээд даралт бас байнга их байдаг. Энэ тохиолдолд яг гэж асуусан байна. За ерөнхийдөө за би энэ асуултанд хариулъя. За тэгэхээр цээжний одоо өвдөлт болгон бол ерөнхийдөө зүрхний өвдөлт биш ээ. Тэгээд ялангуяа одоо гадна талаасаа дарж одоо өвдөлт нь намжиж байгаа тохиолдол буурч биш байх магадлал хамгийн өндөр тийм. Яагаад гэвэл зүрх маань өөрөө энэ цээжний ихэнх хэрцэг дотор унжиж байгаа эрхтэн байгаа. Тэгэхээр энэ гадна талаас нь бид нар 1000 одоо тэмтрэх бол боломж бол байхгүй. Гадуур энэ одоо хавирга завсын булчин ингээд гадуур айрс ингээд зөндөө олон эд эрхтнүүд нь гадуур нь бүрхсэн байж байгаа. За тийм учраас гадна талаасаа хэрвээ дарахад ингээд гайгүй болж байгаа юм байх юм бол яг тэр хэсэг газрын булчин зөөлөдийн асуудал бол илүү байгаа л гэж бодож байна. За тэгээд дал хүзүүгээр хөршдөг бол ер нь дийлэнх тохиолдол хөдөлгөөний хомсдолтой холбоотой, булчингийн чангалтай холбоотой үүсдэг байгаа. Тэгэхээр энэ талаараа эхлээд цэргийн засгийн эмчилгээ ч юм уу эсвэл одоо хүзүүний нулимны зураг энтер ахуулаад зөвлөгөө бол авах хэрэгтэй байх гэж бодож байна. За даралт байнгын их байгаа бол энэ бол зүрх судасны өвчин, бусад зүрх судасны өвчний эрсдэл өвчин зүйл. Тэгэхээр та даралт чинь одоо хэд байдаг вэ гэдэг чинь маш чухал. Даралтыг чинь одоо хэмжээнээс хамаарат одоо өндөр байх юм бол дээрээс нь өөр бусад эрсдэл өвчин зүйл ах юм бол та зайлшгүй юм уух шаардлагатай болно. Байнга тогтмол даралтай хэмжинэ. За харьцангуй боломжийн хэвийн өндөр хэмжээнд байх юм бол амьдралын хэм маягаа өөрчлөх гэсэн юм асуудлууд ярьдаг. Тэгэхээр та яг энэ даралттай одоо байнга их байгаад байгаа бол эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй зүрх судасны эмчид. За энэ яг ямар хэдвээр одоо үе шатны ямар хэлбэрийн ямар эрсдэл өвчин зүйлүүд байна, өөр бусад байр ихний гэмтэл үүснэ гэдгээ үзүүлээд одоо тохирох эмчилгээгээ эртхэн хийх хэрэгтэй гэж бодож байна. За дараагийн асуулт. За наран таяа цэрэн болохоор гэдэг хүнээс ирсэн байна. За зүрхээ өөхөлсөн үгийг би одоо яаж мэдэх вэ? Зүрх өрөвсөн гэж байх уу гэж одоо асуусан байна. За энэ асуултанд манайхаас эмч нар хариулах уу? За ерөнхийдөө бол зүрх өөхөлсөн үгийг яаж мэдэх вэ гэвэл дүрс онцлогоогоор л мэднэ дээ. За дүрс онцлогооны шинжилгээр за хамгийн одоо магадгүй мэдрэг бол компьютер томографаар харж болох. Яг эхокардиографигаар бас бид нар хэрвээ нэлээд одоо туршлага одоо хүмүүс сайн ялгаад одоо ялгарлыг нь хараад өөхөн давхар бас харагдаж байна гэж хэлж болдог. Тэгтээ хамгийн боломжийн одоо шинжилгээ бол миний бодлоор бол компьютер томограф гэж бодож байна. Зүрхний өрөвсөл гэдэг өвчин бол бие даасан өвчин бол байгаа. За миний одоо санаан дээр нэмээд манай эмч нар нэмэлт тайлбар хийх үү? Зүрхний өрөвсөлт гэдэг дээр бол санал өвчин бол байгаа. Тэрийг бол заавал тийм ээ зүрхний бичлэг хийлэгжээж мэднэ. Тэгээд тухайн өвчтөнд өгж байгаа завирууд нь бас ондоо байдаг болохоор яг зүрхний өөх гэдэг юм дээр бол биеийн жингийн эндэгстэл холбоотой байх болов гэж бодож байна да.
тухайн хүн маань өөрөө хэр байх вэ тийм ээ. Хэвлийн өөхлөлт тархалт их байхаас хамааруулаад тэгээд тэр нь цээж ихэр хэсэг рүү шилжиж бас болох юм болов. Тийм. За баярлалаа. За ууган сая зоргиогийн асуулт байна. За хятад вакцины зүрхэнд муу нулаа үзүүлж байгаа юу? Вакцинаас үе үе өвдөд байх шиг санагдаад байна. Зүрх өвддөггүй байсан болохоор яаж өвддгийг сайн мэдэхгүй байна. За эхо болон зүрхний цахилгаан эмчлэг зүгээр байсан. Өөр ямар одоо шинжилгээ өгвөл зүгээр юм болоо гэсэн асуулт байна. За манай цолмын хариулах гэж байна. За цаашаага бас энэ 2 дугаар вакцинаас хойш маш их талгаа өвддөг хаяад болохоор гээд байх юм энэ вакцинтай холбоотой гэсэн асуулт байна. Хамруулаад хариулъя. За хятад вакцины хувьд бол ерөнхийдөө бол ковид эсрэг вирус эсрэг вакцины гэдэг бол өөрөө нэгдүгээр одоо бид өрөвсөл үүсгэн гэсэн. Хөнгөн хэлбэрээр үүсгээд тэр вирус орж ирэхээс өмнө л одоо тэрийг таньдаг болсон байх нэг тийм зорилготой вакцины гэдэг бол тийм үзүүлэлттэй. За мэдээж бол одоо тодорхой вакцинуудын одоо хувьд бол одоо батлагдсан одоо нотлоготой одоо судалгаатай байдлаар зүрхийг бол тэмтэж байгаа өөрчлөлт байгаа. Тэгэхээр тэр нь бол Pfizer болоод Moderna вакцинуудад бол зүрхний булчингийн өрөвдлийг одоо үүсгэж байгаа. Гэхдээ маш бага тоогоор. За Sinopharm-ийн хувьд бол хятад вакцины Sinopharm компани Virucell вакцины бол одоо яг одоо бол илэрхий одоо зүрхний өвчин үүсгэж идэгсэн байхгүй. Зүгээр вакцины хийлгэснээрээ хүнд байсан нөгөө архад бурж өвчин сэтрэх болно магадлал байна. Тэгэхээр нөгөө бид өрөвсөл үүсээд яг л одоо ковидоор өвдөж байгаа юм шиг тэр ургалыг үүсгдэг гэж үзнэ. Арай хөнгөн байдлаар. Тэгэхээр тэгээд нөгөө вирус өрөвсөл яваад бие махбод ингээд өвдөд ирэхээр нөгөө зүрх жишээ нь хуучин зүрхний хүчтэй байсан хүн бол мэдээгүй өөр онцлогдоогүй явж байсан хүмүүстэй ихэнх онцлогдоод байгаа. Тэгээд энэ шалтгаан нь бол яг хөө тэр өрөвсөл үүсээд одоо зүрхэнд ирэх одоо ачаалал нэмэгдээд ирэхээр зүрхний тэр одоо архив хүчтэй байсан хүмүүсийг илэрх бол магадлал байгаа. Зүрх яаж өвддгийг зүрх одоо өвдөлтөө бол их ихэвчлэн амьсгаад дээрээс нь одоо бачуурах зөвөр одоо ялангуяа зүрхний судасны шалтгаантай өвчнүүд үү. Одоо өнөөдрийн яг одоогийн бидний сэдвтэй холбоотой зүрхний дутагдлын хувьд бол амьсгаад түрүүчээснээр ханиалгах тийм эсвэл заавал одоо зүрх бацалт яг зүрх орчим тусгайлан өвдөхгүй гэж болдог. Бачуур нь шөндөө давж таад гэдэг тийм зөвөрүүд бол байдаг л да. Тэгэхээр хэрвээ үнэхээр одоо өвдөд байгаа бол ядаж хамгийн ойрын одоо өвхийн хэмжээсээ тийм энгийн яг зүрхний цахилгаан эмчлэг хийгээд энэ эмчилгээний төлөвлөмж авч болох юм. Тэрнээс яг вакцин муу хийгээд одоо бид муу болоод байгаа гэсэн үе болоод тахад боломжгүй. Тэгээд энэс доош бас нөгөө бас ковидтэй холбоотой миний л бодол гэдэг хүн явуулсан байна. Тэгэхээр өнөө одоо төсшин хэмээ сайн авах хэрэгтэй. Вакцинаас бодтын одоо хамгийн гол нь нөгөө төс дөрөв өөрчлөлтүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр байдлаас ягаад их хөвдөд байгаа бол эсвэл толгойн төвлөд байгаа бол аспирин уух хамгийн илүү олон хэрэггүй. Гэхдээ аспирин ууж авах бол бас эмчээс асуух хэрэгтэй. Хэрвээ тань тодорхой шарах ч юм уу өөрчлөлтүүд бас гэсэн. За баярлалаа. За яхахгүй сая бас өнгөрсөн 9 сарын ихэртэй Европын холбооны аюу том одоо зүрхний одоо олон улсын хэмжээний хурал гасан. Энэ хурал дээр ч гэсэн яг ковидтэй холбоотой нэлээд асуудлуудыг хөндөж ярьсан байгаа. За тэгэхээр энэ одоо хурал дээр мөн вакцинтай холбоотой асуудлуудыг бас ярьсан. Тэгэхээр энэ вакцинтай холбоотой бол одоо эсрэг үр дагавар ямар хөө байгаа вэ гэхээр яг одоо шууд маш их хэмжээгээр бол одоо өвдгсөн тохиолдлууд бол аюу бага байгаа. Тэгэхээр санаа зовох хэрэггүй. За түрүү манай цолмын эмчийн хэлсэнчлэн бас л одоо тодорхой хэмжээний танд одоо өргөслийн процессыг бол өдөөж өгч байна. Маш бага тунгаар бие чинь бэлдэж өгч байгаа. Хэрвээ ковидын одоо халдвар авах юм бол халдвараас урьдчилан сэргийлэх хэрвээ авсан ч гэсэн хүндрүүлэхгүй байх энэ нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол тухайн хүмүүс одоо янз бүрийн одоо хэрэгсний дараагаар тодорхой нэг за өөр энэ илэрч байгаа баах. Гэтэ энэ нь бол түр хугацааных бахаа гэж бол найдаж байна. За ингээд одоогоор яг биднэрт холбогдолтой асуултууд ирээгүй байгаа учраас за саяны одоо танилцуулж дэлгэлтэй холбоотойгоор бас иргэдтэй зориулаад нэмэлтээр юу бид нар одоо хэлж болох уу те асуултууд юу байж болох уу гэдэг талаар
ярилцъя. Тэгэхээр бадмаа эмчээс асууя. Тэгээ дөрөв бас өдөр тутам хийх гэрийн нөхцөлд юу анхаарах уу гэдэг тал дээр одоо бид нар бол зүрхний дутагтай хүмүүстээр бол эмчилгээ маш чухал гэж байна шүү дээ. Эмийн эмчилгээ тогтмол сайн хийх хэрэгтэй. За тэгвэл энэ хүмүүстээр бол дасгал хөдөлгөөн бас аягүй чухал гэж байгаа тийм. Тийм гэрийн нөхцөлд бас хийх хэрэгтэй. Тэгэхгүй одоо дутагдaltaй гэдэг одоо гэртээ ингээд хэвтээ суугаад иж болохгүй. Тэгэхээр энэ одоо дасгал хөдөлгөөнийг өөрөнхийдөө ямар хуу гормоор одоо хэр зэрэг удаан яаж хийвэл одоо ямар төрлийн одоо дасгалуудаа сонгоод хийвэл зүгээр юм болоо бас танилцуулж авах энэ хооронд. За өдөр тутамдаа бол дасгал бол ихтэй бол хийх нь бол зөв. За тэгээд дасгалуудыг бол тухайн хүн өөртөө тохирсон байдлаар хийх шаардлагатай. За манай зүрхний дутагдлаа эмчлүүлэгч нартай бол зүрхний дутагдлын хөдөлгөөн засал гэсэн эмчилгээ бол манай эмнэлэг дээр явагддаг. За тэндээ бол бид нар тухайн хүндээ тохирсон ачаалтан таарсан шинжилгээнүүдийг ачаал даах вэ гэсэн ачаал даах чадварыг үзэж хагаад дасгал хөдөлгөөнүүдийг бол зааж өгдөг байгаа. За эдгээр дасгал хөдөлгөөнүүд бол манай улсын 3 дахь хэмжлэгийн сэргээн засах төв дээр хийдэг. За тухайн дасгалуудыг эхний 3-7 хоног эхний ямар ч гэсэн 3-7 хоног бол тасралтгүй явж агаад тухайн хүнийгээ ачаал даах сорил гэж юм хийж агаад тэрэндээ таарсан тухайн хүндээ таарсан дасгал хөдөлгөөнүүдийг нь бол зааж өгөөд гэрээр нь явуулдаг байгаа. Одоогоор бол бидний бол зүрхний дутагдaltaй хүмүүс маань бол ирж үзүүлээд бид нар бол тухайн хүндээ бол зүрхний дутагдлын үед бол хийх хэрэгтэй бид нар гарын авлага тараадаг тийм ээ. Тэр гарын авлага дээр бол ямар хөдөлгөөнийг хийж болох вэ гэсэн заавруудыг бол оруулсан зурган байдлаар оруулсан байгаа. Баярлалаа. За зүрхний төв одоо манай энэ Facebook хуудастай минь бас гэрийн нөхцөлд хийж болох богино хугацааны дасгалыг одоо видео хэлбэрээр бол тавьсан байгаа. Та бүхэн бас сонирхоорой. За бид бүхэн бас холбоотой одоо зарим нэг зүрхний дутагдлын үеэр одоо амбулаторийн үеэр бидний хяналтын үеэр хамгийн түгээмэл одоо тохиолддог асуудлуудыг энд бас өөрсдөө бэлдэж ирсэн байгаа. За энэ бол маш их түгээмэл асуултууд учраас энэ дээр бас хүмүүст одоо мэдээлэл олгоцвол журмаар одоо энэ асуултуудаас одоо та бүхэнд хариулъя гэж бодсон. За тэгэхээр зүрхний дутагдал одоо энэ орчлогдсон хүмүүс бол хэрхэн группт ордог вэ гэдэг бас асуулт маш их ирдэг. За нэгэн одоо зүрхний үйл ажиллагаа алдагдсан учраас за тэгэхээр энэ тал дээр бас манай эмч нар маань тайлбар хийх нь үү? За ер нь бол зүрхний одоо 3 дугаар шатлалаа тасламжийн бол бид нар зүрхний дутагдлын яг үндсэн оншийг бол бүрэн тавьж өгдөг. За тэрний дараа бол одоо группт орох одоо заалт бол энэ хүчийг идэхгүйгээр удаан хугацаанд одоо заалаараа 3-аас 6 сарын хугацаанд тогтмол одоо амьдралын чанарт нөлөөлж байх юм бол бүхэнд ажиллах боломжгүй байвал байнга хянуулаад байнга юмнууд акт нь байнга сунгагдаад байвал одоо энийг группт оруулдаг байгаа. Хамгийн анхны хөдөлгөөн. Тэгэхээр группийг бол дүүргийн эмнэлэг аймгийн эмчнэр группт одоо группийн хурал бэлдээд хүмүүсийг одоо группт оруулдаг байгаа. Бидний хувьд бол одоо группийн заалттай юм хөдөлмөрийн чадвар тогтоох шаардлагатай юм гэдэг саналыг бол бичиж өгдөг. Тэгэхээр хүмүүсийн их асуулж байгаа зүйл бол жоохон чиглэлтэй зүйл яг ялчааргүй байдаг. Зүрхний дутагдал дээр манайд үзүүлээд яваад байдаг. Тэгсэн мөртлөө заавал одоо зүрхний одоо дүүрийн зүрхний одоо группт оруулдаг гэж бас давхар үзүүлдэг явагддаг. Тэгэхээр нөгөө цаг аваад эмнэлэг очирлууд авчихсан дутагдaltaй тархал яхахгүй байдаг. Тэгэхээр группийн асуудал бол юмсан онцлогдсоноос хойш 3-аас 6 сарын хугацаанд шийдэгддэг. За баярлалаа. За бидэнд асуулт ирсэн байна. Одноо туяагаа асуулт байна. За 45 настай дүүгийн маань зүрх нь зүүгээр хатаж байгаа юм шиг бас хорсож өвддгөө. Энэ юуныхан болоо ямар юм одоо эмчилгээ хийх хэрэгтэй вэ гэсэн байна. За манай Бадамсүр эмч хариулах уу? За тухайн хүн бол 45 настай гэхээр харьцангуй залуу хүн. За тэгэхээр тухайн
эрэгтэй хүнд маань бол бид нар зүрхний цахилгаан бичлэгийг хийлгэх. За зүрхний цахилгаан бичлэг дээр ямар нэгэн өөрчлөлт байх юм бол зүрхний эхо хийлгэх. За тэгээд бусад нэмэлт асуумжуудыг авах зэрэг шаардлагатай байгаа болохоор амбулатороор бас ирж үзүүлэх юм бол илүү үр дүнтэй тухайн хүндэд таарсан зөвлөгөө өгөх юм болов уу гэж бодож байна. За баярлалаа. За манай чат боксоор бас асуулт ирсэн байна. За үе үед дотор тавьчдаад байж одоод цээж хүнд оргиод амьсгал авч болохгүй байх юм аа. Хүчилж одоо амьсгал авдаг их хавгандгаа жин ерөөсө буурдаггүй. За зүрхний цахилгаан бичлэг дээр бол илэрхий өөрчлөлтгүй гэдэг наа. Яах вэ гэж асуусан байна. За ямар ч лээс ерөөхдөө та сая манай Одгэрл эмчийн танилцуулсан зүрхний дутагдлын үе түгээмэл илэрдэг завь шинж тэмдгийн талаар харсан баг. Тэгэхээр ерөөхдөө одоо амьсгааж бачуурах ачааллын үед за амьсгааж бачуурах завьртай. За дээрэс нь одоо энэ хавгнах завьртай байгаа бол танд одоо зүрхний дутагдлын хүндрэл бол байхыг бид нар үгүйсэхгүй. За гэхдээ бас би тийм тэгэхээр бол яг ямар төрлийн одоо зүрхний одоо үйл ажиллагааны алдагдал эсвэл одоо ерөнхийдөө яг одоо зүрхний бүтцийн өөрчлөлтүүд байна уугүй гэдгийг бол бид нар заашгүй одоо тодруулнаа. За зүрхний цахилгаан бичлэг дээр бол төдийлөн одоо илэрхий өөрчлөлтүүд химийн хувьд бол байхгүй байж болох юм. За гэхдээ ямар ч лээсэн бүх шинжилгээг аваад та ямар манай улсын 3 дугаар түнлэг дээр ирээд үзүүлсэн зүгээр болов гэж бодож байна. Ерөнхийдөө бол хавгнж байгаа. Хавх хөх юм уу одоо шаардлагатай байгаа тохиолдолд зүрхний дутагдлыг бол үгүйсэх шаардлагатай байгаа. За байгалмаа сүндрөнгоогоос асуулт ирсэн байна. Кардиомагниг цус шингэлэх зүрхний булчин дэмжих зорилгоор уу гэсэн хэр удаа авах ёстой вэ гэж асуусан байна. За манай эмчнээс хариулах уу. За кардиомагнил энэ дотроо нөгөө аспириныг агуулж идэг. За кардиомагнил 75-150 мг гэж байдаг. Тэгэхээр хавсарсан эмэнд магний бэлтгэл гэж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө зүрхний булчин дэмжих зорилгоор гэхээс илүү одоо зүрхний төсөгийн шингэлэх зорилгоор за нэг ууж байгаа үнэлэг хамгийн мата 3 сар. Тэгээд тэрнээс цааш эмчийн зөвлөснөөр нэг жил эсвэл одоо бүр уртсахгүй хугацаар тогтмол өгөх шаардлага гарч байна. Тэгэхээр танд одоо яг тухайн эмийг зөвлөсөн эмч маань яг ямар үндслээр танд бичсэн бэ гэдгээс бас нэлээд цаг хугацааны үед хамаарх нь тий. Та тэгэхээр тэрийг бол тодруулж асуугаарай. За зүрхний дутагдaltaй хүн ямар шинжилгээ өгөх вэ гэж одоо асуусан байна. За зүрхний дутагдaltaй гэхээр яг оншоо одоо бүрэн баталгаажуулах зорилгоор явж байгаа тохиолдолд түгээмэл зүрхний хитаан шинжилгээ болон одоо биомаркерийн шинжилгээ авдаг. За тэгээ бид нар бол зүрхний дутагдлын хяналтын явцад бол тогтмол хийдэг бас шинжилгээнүүд байгаа. За жишээлбэл энэ зүрхний хитаан шинжилгээ, цусан дахь биомаркер, за бэлэг бөөрийн үйл ажиллагаа, цусны калийн хэмжээ, за тэгээ цусны ерөнхий шинжилгээ гэх мэтлийн шинжилгээнүүд аавна. За зүрхний дутагдлыг бас яг үүсгэгч хүчин зүйл юу вэ гэдгийг бас тодруулах зорилгоор бид нараас холбогдолтой шинжилгээнүүд аавна. За юу одоо учир шалтгааныг тодруулах зорилгоор цусны шинжилгээ, дүр соншлооны шинжилгээ гэдэг олон шинжилгээнүүд бол авдаг байгаа. За энэ дээр манай эмч нараас тодруулах уу? Ерөнхийдөө бол зүрхний дутагдал гэдэг нь одоо ямар нэг бие даасан өвчин биш. Тэгэхээр ямар хам шинжийн өөрчлөлт үүсдэг байгаа. Тэгэхээр эхлээд хамгийн түрүүнд зүрхний эмчид үзүүлсэн бол одоо ямар өвчин үүсгэсэн байх шалтгаанаараа шинжилгээнүүд эхэлсэн л дээ. Дүр сурчлагын тодорхой хэрэгэлдэг байгаа. Тийм учраас яг зүрхний дутагдaltaй одоо яг цуснд зүрхний дутагдлыг үздэг одоо сүүлийн гарч ирсэн антипробиент гэдэг биохимийн шинжилгээнд үздэг үзүүлэлт байна. Үгүй бол одоо зүрхний бэлчилтэд хамгийн энгийн зүрхний бэлчил зүрхний ягуугаас эхэлнэ гэсэн үг. Тэгээд энэ чинь нөгөө аль хэдийн одоо онцлогдсон бол тэ нөгөө хяналтын шинжилгээнүүд болно. Тэгээд тэрийг бол зөвхөн эмчийн заалтаар хэрэгсэн. За баярлалаа. За дараагийн одоогоор холбогдолтой асуултад харах ирээгүй байна. За вакцины талаар бид нар сайн нэлээдгүй олон давтамжтайгаа ярьсан болохоор яг тэр хэсгийг орхилоо.
та бүхэн сонссон байх гэж бодож байна. За сайн байна уу? За нэг асуулт ирсэн байна. За энэ сайн байна уу? Би 2018 он шигдээсээр үүссэн зүрхний дутагдaltaй. За EF маань 38% байгаа. За эмнүүдээ бүгдийг нь ууж байгаа. За ерөнхий загвар гайгүй байна. Гэхдээ заримдаа оройдоо маш ихээр шээх, дотор тавчдах, даралт ихсэх, пүүс ихсэх, тэр шөндөө унтаж чадахгүй болоод байгаа. Энэ загварууд маргааш найжимд айрладаг. За энэ тохиолдолд би одоо ямар арга хэмжээ авч болох вэ? Ууж байгаа эмнүүд аспирин, кардио, Plavix, за Euperio, Zespirone, за Mercinil, Concor гэх мэтчлэн одоо эмнүүдийг ууж байгаа юм байна. За яг ерөөхдөө манай хяналтанд байдаг хүн баг шиг байна те. Нийлэн тест дараалтаагаар айгүй ойлгомжтой бичсэн байна. Загвараа. За ерөөхдөө бол оройн цагаар бол давчдах загварууд бас илрээд байгаа юм байна гэж ойлголоо. За давчж байгаагаа холбоод даралт пүүс нь бол бас докторгүйж байгаа ийм тохиолдлууд байна. Тэгэхээр хэрвээ шөнийн цагаар давчдах загвар одоо илүү байгаа тохиолдолд бол та одоо биеийн жингийн хувьд одоо илүүдэл шингэний нөхцөл байдал ямар байгаа. За мөн одоо шигдээсийн дараах одоо судасаа одоо бүрэн засагдсан хэсгийг бас сайн мэдэхгүй байна те. Яг анги одоо яг бүрэн орсон судас нь одоо бүрэн засарсан хэсэг. За судасны чвэс бай одоо зүрхний одоо үйл ажиллагааны яг энэ дутагдaltaй холбоотойгоор аль аль нь загваруудыг үүсгэж болно. За тэгэхээр таны одоо ууж байгаа эмнүүдийг бол бид нар харж байна энд. За ерөнхийдөө бол одоо шинээр одоо эмнэлзийн заавар бол өөрчлөлт орсон байгаа. За тэгэхээр энэ эмнэлзийн одоо заавартай холбоотойгоор бол өшөө нэмж бол эм уух шаардлагатай юм байна. За энэ нэмийг нэмж хэрэглэсний дараагаар бас үр дүн нь ямар хаг бол бид нар харах хэрэгтэй. За сая цолмын эмчийн танилцуулсан dapagliflozin гэдэг одоо яг зүрхний зүтгэлийн эмнэлзийн практикт одоо суур одоо уух хэвээр 3 төрлийн эм дээр нэмэгдэж орж ирж байгаа 4 дахь эм байгаа. Тэгэхээр энэ эмийг одоо нэмж уух юм бол бас зүрхний дутагдaltaй одоо холбоотой үүсч болшгүй зовир шинж тэмдгийг одоо багасгах улам одоо багасгах одоо боломжтой гэсэн эмийн зүйн судалгааны үр дүнгээр гарсан байгаа. Тэгэхээр эм дээр ч одоо баг зэрэг өөрчлөлт бол оруулах шаардлагатай байх гэж бодож байна. Та эргээд одоо хяналтандаа үзүүлээрэй. Баярлалаа. За дараагийн асуулт чатаар бол дамжиж ирсэн байна. За 26 настай хүн зүрхнээс болж гар хуруу жичирч салганах гээд байдгүй гэж асуусан байна. За манай Бадамсрын эмч хариулах уу? За гар хөл чичрэх тийм ээ. За гар хөл чичирч салганах гэдэг нь бол ганц зүрхнээс болох байхгүй л те. Бас нөө 26 настай гэхэр зүрхний суур өвчин байхгүй хам бол өөрөөр одоо шинж зүрх дэлсэж явах үедээ тэр гар хүлчирж гин үү эсвэл гар хүлчирж байгаа шалтгаан нь бол зүрх дэлсэлттэй холбоотой байгаа холбоогүй байгаа гэдгийг мөн шалгаж үзнэ. За ингээд үзэхдээ бол эхнээс нь тусны шинжилгээ өгнө. За тусны шинжилгээгээр ямар шинжилгээ өгөх вэ гэхээр бамбайн даавар илрүүлэх тийм ээ бамбайн даавар өөрчлөлт байна уу байхгүй байна уу гэдгийг илрүүлэх шинжилгээ өгөөд тэрүүгээрээ хэвийн байх юм бол зүрхний яг дэлсэж явах зүрх дэлсэж явах үедээ зүрхний бичлэгийг хийлгэнэ. За тэр зүрх дэлсэж явах үедээ зүрхний бичлэгийг хийлгээд тэр дэлсэлттэй зүрхний бичлэг дээрээ ямар нэгэн тэр үед нь өөрчлөлт байх юм бол 24 цагийн хоолтор гэдэг шинжилгээ бас хийлгэх шаардлагатай болов уу гэж бодож байна. Зүрхнээс ганцхан зүрхнээс болж бас гар хөл тийм ээ чичрэхгүй бас өөр олон шалтгаанууд байдаг байгаа. Тэдрийг үүсгэсэн дээр юм болоо та. За баярлалаа. За ингээд ерөнхийдөө бол манай цаг бас нэлээд төгсөн байна. За ингээд өнөөдөр манай одоо энэ сургалтанд иргэдэд зориулсан сургалтад одоо хүрэлцэн ирж үнэтэй зөвлөгөө өгсөн эмч нартаа маш их баярлалаа. Хамтрагч нартаа маш их баярлалаа. Зохион байгуулж байгаа зүрх судасны үндэсний төвдөө бас маш их баярлалаа. За энэ сургалтын минь турш одоо идэвхтэй асуулт хариулт одоо асуултаа илгээж бидэнтэй одоо зөвлөлдсөн тий идэвхтэй оролцсон эрүүл мэндийн төлөө одоо энэ хөрөнгө оруулалт хийж байгаа эрхэм одоо иргэд та бүхэндээ за маш их баярлалаа. За ингээд дараа дахин уулзтлаа баяртай. Баярлалаа. Баярлалаа.